Ухай. Өв соёлоо түгээцгээе. Үндэсний цэнгэнд нэвтрүүлэг. Уран гарч байгаа усан мар жилийн сар шинэ мэндийг үзэгч та олон өргөн барьж Най ухай нэвтрүүлгийн усан мар жилийн нэн шинэхэн дугаар үзэгч олондоо өргөн барихад бэлэн болжээ. Өнөөдрийн энэхүү цэнгэл баясал дүүрэн ухай цэл дүүрэн танхим дүүрэн байгаа манай харваачдын маань цог зал дүүрэн Най ухай үндэсний цэнгэд нэвтрүүлэг энэхүү эхлэхэд бэлэн болоод байна. Усан мар жилийн Най ухай үндэсний цэнгэд нэвтрүүлгийн анхны дугаарыг маань нээнүү хэмээгээд Монголын шагаан харвайг хүмүүн төрлөختний өв их соёлын алтан санд бүртгүүлэхэд өөрийн үлэмжийг хөв нэмрэн оруулсан Монгол улсын соёлын гавьяац зүтгэлтэн Монгол улсын үлэмжид дархан мэргэн должидын басхуугаараа усан мар жилийн анхны дугаарыг эхлүүлэхэд таатай байна. Басхуугаа таныг төг. За Монголын үндэсний өв соёл болох шагаан харваа чид өв тээгчид нийт харваачдаа гарч байгаа усан мар жилдэн эдгээрийн хамгадан төрлөөрөө төвшин амгадан байхын өрөөл үргэж та бүгдийн маань оноо мөрийн хараа урж уухай цэл байх болтугай. Хүүхэд хөгшөдгүй наадан цэнгэдэг өвөр мүцэн дэлхийн ертөнцийн гайхамшигтай үндэсний их өв соёлоон тэн авчрагчид, тэн явагчид үндэсний их өв соёлоороо наадан цэнгэгчид өнөөдөр энэ их өргөөг дүүрэн хамтдаа цугларсан байна. Усан мар жилийн анхны дугаард хүрэлцэн ирсэн баг харваачдынхаа та олонхоо өмнө өргөн танилцуулъя. Өвөр хангай аймгийн 30 сумын Монгол улсын үлэмжид дархан мэргийн спортын мастер Бадарчингийн Шинэнбат ахлагчтай 30 ус багийн харваачид хүрэлцэн иржээ. Мөн Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Монгол улсын хошоо мэргэн Ган тулга ахлагчтай Баянзүрх дүүргийн баг хүрэлцэн ирсэн байна. Өлзийт багийн харваачид хүрэлцэн ирж морилон саадсан байна. За багийн дарга Монгол улсын мэргэн цагаан зан даргатай засагтхан 21 багийн харваачид хүрэлцэн ирсэн байна. Үндэсний цэнгэд нэвтрүүлгийн маань усан мар жилийн анхны дугаарын анхны тэмцээн багууд хоорондоо Най харваа буюу Най нийлэх ёстой. Энэ бол манай үзэгчдийн манай нэвтрүүлгийн байнгын уламжилт тэмцээн Монголын шагаан харвааны холбооны дөрмээр 2 баг нийлээд харин энэ нэвтрүүлгийн нэг онцлог нь 2 багийн дунд 8 минут өгж байгаа. Энэ 8 минутын дотор манай багуудын 3 үе сууж байгаа харваачид маань 8 минутын дотор өөрийнхөө 15 хасааг төрүүлж шимэх учиртай. Ингээд багийн харваачид амжилт хүсье. Манай нэвтрүүлгийн шүүгчээр уламжлалт шүүгч Монгол улсын үлэмжид дархан мэргэн Монгол улсын 7 удаагийн авраг Сэлэнгийн Дулаан хааны хэмээн алдарсан алдарт мэргэн Чимэдийн Батмүх ах маань хүрэлцэн ирсэн байна. За мөн манай нэвтрүүлгийн шүүгчээр нэвтрүүлгийн байнгын шүүгч Төв аймгийн шагаан салбар хорооны тэргүүн аймгийн гоц мэргэн Ламжамын пүр очор хүрэлцэн ирсэн байна. За усан мар жилийн анхны Най харвааны эзэн 2 бага яаж сунгах вэ? 4 багийн ахлагч нар хоорондоо ярих уу? Зөвлөх үү? Тэгээд шотох уу? Шотох уу? Тэ. За 4 багийн ахлагч нарыг мар жилийнхаа ёндог үзээд аль 2 баг нь эхэлж 8 минутанд харах нь. Дараагийн 2 баг нь ямар баг авах нь? Ахлагч нарыг үрж. За ахлагч нар. Най ухай өв соёлоо түгээцгээе.
За ингээд бол үндсэн няслах талаасаа одоо буусан тал нь эхэлж хоёр багууд нь харвна. А доошоо харсан талууд нь дараагийн тоглолтод оролцох нь шүү. Өөрөөр хэлбэл одоо багийн ахлагч нарын сумыг шүдэж одоо шатж байна. За ингээд өөр ханга 30-ус Шинэнбат хагалагчтай баг. Үлзийт өөр ханга үлзийтийн баг хоёр хоорондоо тоглож дараагийн игнэд тулга хагалагчтай баг. Цагаан хагалагчтай бол тоглоно. Най ухай. Өмсөй түгээцгээ. Үлзийт баг. Багийн ахлагч Мөнхбат багийн гишүүн Монгол улсын үлэмжид архан мэргэн соёлын гавьяа зүтгэлтэн Басхүү залуу харваач Төвчин төгс Монгол улсын мэргэн Лам сүрэн Монгол улсын хошоо мэргэн Мегмар дорж Монгол улсын хошоо мэргэн Намжил сүрэн Өвөрхангай аймгийн 30 улс сумын 30 улс баг багийн ахлагч Монгол улсын үлэмжид архан мэргэн спортын мастер Бадарчингийн Шинэнбат багийн гишүүн аймгийн 30 мэргэн Бэмпор багийн гишүүн аймгийн 30 мэргэн Ууганбаяр залуу харваач Шинбаяр залуу харваач Батбүрөв залуу харваач Мөнх Тэмбэл Най ухай. Өмсөй түгээцгээ. За эхний 8-ны хэлэх най харваа эхний шатны тэмцээн эхлэхэд бэлэн болсон байна. Нийт харваачид амжилт төсөө анхаар цаг явлаа. 맞다 гэж хэлдэг. За өсөөсөгийн дөрөвсөмтөө. Гоёрлоо. Нэрос нэлээ мартаад болж байна. За дөрөвсөмнө өсмө. Гоёнжээ. 자, 보러서는 그러면 서마 도토합시다. 딘도 하실다 되게. 자, 나온다. 자, 자 간다. 얘가 나로 하시다 가지고 앉는다. Януу дараа явчих. 자, 있어 거였다. 해르칠. 자, 고추스 바기 자다라치 어디서 받아야 아, 근데 맞다 온다다 다시 가셔다 자는데 한모고 어디서 우지덕션 스카도션 가르쳤다 들어봤어 수박하다 자, 잠깐 이제 자, 고추스 바기 막 자도하러치 벌써만다 수만다 За 3 минут өнгөрсөн байна. 자, дахиад уцаалаа. Дээшгээ барихгүй ажиллагаа дуусгана да. За, шутруу сууна. За одоо шултруугийнхэн суун. За цаг явсаар байгаа. Цаг яг талдаа орж байна. 4 минут үлдсэн байна. 아, 고추스 바기 수원 달다. Уртын дууч соёлын тэргүүний ажилтан Ууганбаяр. 자, манай басрох маш гоё онда. 30 улс багийн харваач Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Уртын дууч Бэмпор. 자, 을지도 바기 수원 달다라치. шударганыхаа эхлээс авах гэж байна. Сайханса. За 30 улс багийн харваач Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Уртын дууч Ууганбаяр. 자, 안다.
За амжээ. Ер нь бол дэх үеийнхээ уламжлалаар бол ер нь өөрийнхөө асал тавьдаг гэж ярьдаг. Ялангуяа хөгшил бол одоо хүний асал тавьдаг зээрэлдэг юм байсан. Дөрөв асалтай. Тавцлаа та. Ихэл хаширнд яагаад авалч. За сайхан хэлж байна даа. Уртын дууч юм хорлон юм. Сайхан ирж байна. Тавцлаа арай яраад ах шиг байна да. 1 минут 10 секунд үлдсэн байна. 1 минут үлдсэн байна. За бас гоо яарахгүй. Сонноход мууж гоё явчих да. Тэгнэ. Гарцгаа донно. За тэрүүг нь хэл гоё нэг шанс юм алдчихсан. За сайхан даа. За мэргүй ороо. За мэрэгнийхэн суугаараа 30 секунд үлдсэн байна. Амжилт сум тавьж чадах нь уу? 20 секунд. 15 секунд. 10 секунд. 5 4 3 2 1 цаг дуусчээ. Хамгийн гол асуудал нь эр хүн жудаг. За нэг Монголын нэг сайхан эр хүн нэг сайхан тоглоом юмдаг үздэг юм би ер нь. Нэг жудагтай байхыг энэ талаас их би харддаг юм байна шааг. Одоо миний төрийн улсын улаан номд бичигдэхэр тийм харамсалтай би харж үзсэн л да. Одоо жишээ нь улаан сандаг хар баргас. Одоо байгаа энэ бүрнэвгай халахын томчол. Тэр бороо зогч угаа гэж байлаа. Дархны баян хүү гэж байлаа. Зүү харагийн цэрэг ядамсран өгнө уг гарал нөөрангай. Цэрэг ядамсран гэж байлаа. Энэ харуулчуудаа харж үзсэн би. Манай аав бас хатгад нэртэй харуулж үзсэн Солгобаатарчин гэж. Тэг би аавгийн дагжил 1979 оноос хойш шагаар авч одоо 43 дахь жилд авч байна. Наа хэмжээний зингээр нэвтрүүлгийн 80 харва тэмцээний энд их сонирхолтой мундаг тамирчин мундаг харваач хүрэлцэн хийсэн байна. Хамгийн залуу харваач. Нэр хэмэлээ минийх. Алдар. Алдар. За хэдэн жил харвж байна? Тэмцээнд ороо 5 жил болж байна. Тэгээд тэмцээнд орохгүйгээр зүгээр сум тавьж эхлээд 7 жил. Тийм үү? Хэдэн настай үлээ? Одоо 11 настай. Ямар олон жил харвцсан бэ? 11 настай. Тэгээд 7 жил харвцсан. Энд хинтээ явж байна? Аав нь. Автагаа. Аав нь хаавна. За Баян зүрх багийн ахлагч Монгол улсын хошоо мэрэг. Ган тулга маань. Хүү харвдаг. Хүү хэдэн настайгаас харвсан гинэ? Ер нь баг 3 4-төгөөс эхлээл зүгээр сум тавилал зурхааны урд суучаал наслаад. За хүүгийн чиний амжилт юу вэ гинэ? Би 2019 онд Сүрэн улсын аваргаар цуманд нь алтан медаль аваад багаараа 2 төрж исэн. Тэгээ одоогийн байдлаар ямар ч үс харвсан жил 7 жил харвчихэд нь шүү дээ. Ер нь яг сум тавьж игэлсэн. Зурхааны урд суучаал ажиллаган дээрсэн гээ сум наслаад тэрийг л хэлж байгаа. За баяр хүргэе оноо мэргийн за хараах орц уухай цайл болтгой. За танавагийнхан ч гэсэн бүгдээрэнд нь амжилт хүсье. Харваанд оролцож байгаа. За засагтан 21 багийн харваачдаа ч гэсэн бүгдээрэнд нь амжилт хүсье. За энэ тэмцээний эхлэлцгээе. За анхаар тэмцээний эхлүүлээ. Цаг. За 그래서 цаанзан хүчтэй орё. Даваллаа. Анжээ. Бага насны хүүхэд учраас энэ зай хэмжээ хэдээс харуулдаг? Одоо энэ 5 дохой. 5 дохой.
За одоо манай Монголын хамгийн том шалтгаан бол энэ. Ангилтэй байдаг. Даваачлаа. Насны ангилтай л үүдэн. Тэ насаараа өөр 11 наснаас дээш үл одоо миний бол одоо ерөнхийдөө одоо За анжээ. Засаг хаан 21 Харваач хойцсомоо тавилаа. Дахиад боллоо. Хамгийн залуу Харваач байна. 11 хамгийн залуу Харваач 5 тохооноос харваж байна. Одоо сумныхаа бол одоо хоостын Харваач шиг нэгцэн да. За дотлоо. Асина тийм талтай. Яг өөрөө хорд харуулахгүй. Дөрөвний 3 цамаа тавилаа. Сайхан л хэвчээ л таа. Даваад ирсэн. За хоёроо. За алдраман 11 настай 5 хоног. Анжээ. Атанцаа хашир болсон байна уу гэж урдаас нэг ордохгүй байх чинь. За манай Монголын хамгийн том сүлтэй цагаан зан гэж улсын мөргөө сүлдэж байна. 50 см өсөлтөө юм сумыг 50 г хүртэл сумыг одоо барьж байгаа. Анжээ. За манай монголчууд ер нь эвтэр ирсээ гэж хүүхдүүдийг гэж харвалдаг тойролдоод хүүхдүүд нас тасаараа ингээд хэмжээтэй гэж байдаг. Өөрөөр хэлбэл 11 настай хүртэл 5 тохооноос харвж байна. Тэгээд насны ахад тусмаа одоо 6, 7, 8 тохоо гэдээ явна. Одоо ингээд 88 настай машинасаа 80 настай буур дурлаа гэж харвдаг юм боломжтой тоглоомоо. За сайхан андаа. За шугтарганы хинээс би явах гэж байна. За давчлаа. Залууд бол давлаа да. За анжээ. 5 минут өнгөрсөн байна. За сайхан даа бүгд тарах. За сумныхаа 2 минут 30 секунд үлдсэн байна. Арай заалтаа жоохон доошоо шаад цогоод өгөө. Сайхан да. Дор зохыг бол өгчөр жоохон шаад зоох гэж ярьдаг байсан. Доош нь. За мөгөөс та. За сайхан да. Минут 40 секунд үлдэж байна. тэрээс ялгүй жоохон зоосон болдог. Тэшгээ зоохгүй. Бороо мэдрэмж авсан учраас дутуу нашлаа гэж зоолоо нэмэхгүйгээр дахин хэлээд байгаа гэж илэрл байгаа. Нэг гасагийн дээш нь тавилсан. За аргондоо да тэрээс зоохгүй байгаа гэсэн. 30 секунд үлдэж байна. Таарч шалгыг авцаад болоо гэж итгэсэн учраас дахин зоолоо нэхгүй байгаа даа. Маряаж хайлуу нисч та. За одоо цаг дуусчээ. Дөрөв настайгаас эхлээд миний ажилласан ба би өөрөө сум тавиад байж хат орчоод ингээ явахаар аваад
тэр 6-ны урд асуун тавиал. Гой үндснийхээ өв соёл өөрөө харагд энэ спортод өөрөө дуртай болохоор бол тэгэл хүүгээ сайхан шагаачин болгох шагаар ус өмбөл юусоо зан төлөвчлийн хувьд бол сайн хүмүүжлэлтэй болдог шүү дээ. Ер нь их төвчээртэй болдог, их найтай болдог, хүнтэй зөв харьцаж сурдаг, ах дүүсээ хүндэлдэг. Тийм болохоор ер нь хүүгээ шагаагаар харуулъя гэж боддоо шүү дээ. 82 үндэсний зингээд нэвтрүүлгийн эхний шатны тэмцээн 8 харва 8 нийлэх тэмцээнд манай багууд хэрхэн яаж оролцож байгааг хэрхэн өөрсдийнхөө цэц мэрэгнээ сорьсныг бүгдээрээ хамтдаа харлаа. Харин энэ шатны тэмцээнд өнөөдрийн нэвтрүүлэгт нэгэн маш сонирхолтой тэр болгон өвдөгдөөгүй нэг сайхан зүйл бол бас бахархуустай зүйл бол хамгийн залуу харваач маань 11 настай алдар хүү маань байла. Алдар хүүгээ өрж байна. Хашлах сумтайгаа өрөөд ирээрээ. Сайхан амжилттай онсон багтаа бас хасаа симж онж бас багтаа оноо авчирлаа шүү дээ. Миний хөө баяр хүргэе. Баярлаа. Тэгвэл бас нэгэн сонирхолтой учрал тохиолсон нь юу гэвэл хамгийн жижиг сумтай хамгийн залуу харваач оролцсон бол Монголын өдгөө цагийн хамгийн том сумтай нэгэн харваач оролцсон Монгол улсын мэргэн Цагаан Заанга байлаа. Цагаан Заанга таныг бас урьж байна. За та хоёр сумаа гаргаад ирдэ. Энэ бол бас их сонир сайхан харьцуулт болно. За аль өмнөх хоёулынгийн алган дээр барь та. Чи хоёулынгийн алган дээр барь та. Ийм л харьцуулттай байна. Манай үзэгчдэд сонин болгох үүднээс 50 грамтай. Амдуу харсан хүнд жаахан өлөнгөө явж байвал аарвал гэж харагдахаар ийм том лөвжир том сумаар манай Цагаан Заанга олон жил харж байна та. Йоо бас одоо энэ бас ах бид нар чинь нэг баг болоод бас орой жил очиж байгаа юм чинь. За энэ сумтай. Энэ дөрөв нь бол 56 грамтай сум байсан юм уу? Үнээс том уу? Тийм ээ. Тэгээд одоо бас яг нэрлэгээ жоохон багасгаа тэгэл ингээд байж байна. Ер нь бол 60 грамтай сумаар нэг хэдэн сум тавьж үтсэн. Нэг асаанд 3 онж үтсэн. Тэгээд сүрдэд юм бэл. Ийм юм ороод. Бүр том болоо явчихлаа. Тэгээд тэр чи асаа 56 56-таагаар бол харин их сайхан онж ийсэн. Энэ Өрхангай аймгийн нэг бизнес залуу гоогаа Цэрвантантаа тавья гэд аваа явсан. Одоо тэндэл байж байгаа бохта 56 грамм тийм сум ба. Тэр барыг гарын тал алгах шиг. 60 грамтай бол ийм л юм ороод ирэхээр бас л хөл ээд юм. За миний хүү энэ том ах шиг миний хүүгийн сум удахгүй юм 60 грамтай шиг их том сумаар харвдаг болох нь том болохоор тийм үү? Манай хүүгийн сая нислэгээ харав хэр байсан таны хувьд? 2 оноо багтаа хийчихэж байна. Тий? Мундаг байна. Мундаг байна. Харваач болно тий. Одоо аав нь бол улсын хошоо мэрэгэн мундаг хүн байж байна. Аавынхаа цолыг давж ил авна да. Одоо үдий чи ингээд сайхан сурж байгаа шүү дээ. Хүүхдүүд бол нэг л оноод тэгэл тэгнгээ эзэмчих юм бол тэгэл тэр чигээр оноод явчих шүү дээ. Тий бидний нас бол өөр. Эдний нас гэдэг чинь сайхан нас. Идэл одоо онон доо. Аавгаа баярлуулна, ижигээ баярлуулна, хамт олноо баярлуулна багийнхаа. Тэр нь гоё. Дараа нь манай нэвтрүүлэгт найзуудтайгаа ярьж ангиараа ярьж оролцоорой заа юу. За амжилт хүсье, тань ч гэсэн амжилт хүсье. За ингээд 80% үндэсний зингээд нэвтрүүлгийн дараагийн шатны тэмцээн эхлэхэд бэлэн болсон байна. Энэ шатны тэмцээнийг манай үзэгчид бүгдээрээ бэлхнээ сайн мэднэ. Энэ шатны тэмцээний нэг онцлог нь гэвэл багаас 2-2 харваач сөйлжж гарч ирээд нүдэ боож харвах учиртай. Нүдэ боож харваад 4 сум тавиад энэ 4 суманда багта хэдэн оноо авчрахыг бүгдээрээ хамтдаа хараа. Ингээд харваачтай амжилт хүсье. Най ухай өмсөй тотвэцгээ. Харган сайхан хаварч гэнэ. Сайхан. Өстой сайхан бууж байна. Нүн чигтэй бууж шүү дээ. Цэний 4-9-оор эхлээд зоолтоо хийж баримж байгаа аав нь манай хоёр тамирчид. За Өлзийт багийн харваач Монгол улсын соёлын гаяа зүтгэлтэн Монгол улсын үлэмжид дархан мэрэгэн Басгууга нөгөө талд 30 ус багийн ахлагч Монгол улсын үлэмжид дархан мэрэгэн спортын мастер Шинэнбат хоёр байр ажилласан байна. За эхлээд зоолтоо үзэж хагаад шууд багийнх нь нүдийг боож өгнө. За хэнэсээ тавилаа. За дотлаа. Нэлээ олдлоо да. За соёлын гаяа зүтгэлтэн Монгол улсын улс дархан мэрэгэн Долдын Басгуу гэж Өвөргөө аймгаар төв. За задгаа явчлаа.
За басгүй. Басгүйгаа яа юу болов? Юу болох вэ? Дутчлаа. Шинбат бэргээ сууж гараа. За сая яг юу болоод өнгөрөв? Үгүй юм байна чи. Сайн мэдрэхгүй шүү. Мэддэхгүй байна. Та чи шилдэг нэг баримж аваад, шилгүү нэг баримж аваад сайн баримж авсан да. Шидгүүрэн жаавал бадарч. Тэрэндээ бадарч. Энэ басгүйгаа бас нэг сайхан чадвар тодорлоо. Нүдэ боосон хүн мөртлөө нөгөө хүнээ яг олж хараад хэрүүлээ гэдэг шүү. Гүн чи задгай талаас агшаад намайг тавих задгай тал чи өөрөө байхгүй. Нүдэ боочод яг аль талд нөгөөх нь байхыг яаж мэдрээд байна. За амжилт хүсье. За дараагийн харвацтай өржөө. За ажиг өгөөд байгаас ихэж маанлаа. За одоо 30 усгийн хараад ихэж маатан. За давлаа голлоо. За өлдөд багийн хараач. Хойдсон маа байлаа. Сайн ихэл гоё болсон да. Давчлаа. За 30 багийн хараач хойдсон маа тайхан. 자 이제 Энэ манай шагааны үнцэн хэрэгэл одоо мод зурхаа гэж ярьж байгаа. Энэнийг арвч гэн, энэнийг синтиг нь, энэнийг зурхааг нь, энэнийг тохойг нь тэгээ хаждаг сум хасаа гэсэн иймэрхүү үндсэн хэрэгэл байдаг. Энэ стандарт хэмжээ байгаа. Шагаа холбооноос дүрэндээ баталсан. Одоо эцсийн дүн 20-с 31 санж аваад. Ингээд өргөн нь 50 санжаас баггүй. Ийшээ 40 санжаас баггүй. Хэмжээ заадаг гэсэн. Энэ дохой гэдэг маань хэмжүүр юм шиг байгаа. Хэмжүүр. Энэ урт нь одоо 52.5 см. Тэгээд 9 тохиолдоод 4.72.5 см болж байгаа. Тэгээд тэндээс сум тавьдаг. Хэмжээ. Тэгээд эндээ хасаага шимдэг. Дээр үед 9 тохой газраас гэж нэг тохой нь 72.5 см дунчаа тийм байсан шиг байна. Тэгээд 9 тохой газраас 50 сум тавьдаг байсан. Тэгээд энийг хэмжээнд оруулаад хажлаг бол ерөнхийдөө зохимж нь энэ хар гэдэг энэ их гоё зохимжтой байгаа. Тэгээ одоо янз янзын сум мод байна. Могоо мод гэж үлдээд гарсан. Үнэтэй хатуу мод байна л да. Гүр нь гоё дуутай мод их гоё л да. Энийг дууруулахын тулд ард нь цаан ман янз бүрш мөш янз юм дуутай болсон гоё л да. Дээр үедүүд юу энэ хасаа гэдэг шиг яст байсан. Ясан сүр юм хийдэг байсан. Заанаас яа. Үнтэй хэлдэг байсан. Сүүлийн үед бол одоо бас арай өөр болсон. За нүд боо харбаны дараагийн 2 багийн харбаачид байраа ажилласан байна. За эхлээд зоолтой хийгээд одоо тэмцээн эхлэе. За задгай талд сууж байгаа багийн ахлагч Монгол улсын мэрэгэн цагаан заангай. Өнөөх Монголын хамгийн том сумт хэмээх цагаан заангай эхний харбаг хийн. нэлээ битээ явууллаа. Жогдоош таа. За баяр сонслоо. Сайхан онлоо. Тавчлаа. За энэ залууч ихэнх маансан хүндээ. Яг зангаар л тавьж одоо гарцгаа л онлоо. За тавчлаа.
яахан давтлаа та. Засагтхан 21 Улаанбаатар Баянзүрх дүүргийн багийн сүүлийн 2 харваачид За их замаа тавилаа. харвах тэмцээнд оролцож байна. За засагтхан 21. За манай өвгдөцсийн маань бол дээрээсээ бол одоо нэлх хүүхдүүд 8 настай башраас 80 настай бордерлтэй хардаг ийм олон тоглоом байгаамаа. Одоо тэгээд одоо манай өсөр үе одоо харваад одоо өдөө боож одоо онцтой харуулах чинь 11 настай алдар харваач. За дутлаа. Харваач. За алдраа очман. За манай хамгийн залуу харваач алдар. Тэгээд гайдсад онда. За мөн л багтаа сайхан харваач нэг оноо авчирч байна. А 2019 онд болсон 100 гаруй хүүхэд тарвсан. Тэндээс 4-8 насны цуванд нь төрүүлээд харин багаараа болохоор 2 тарсан. 4-8 насны хүүхдийн хооронд 32 тарсан. 16 баг орсон. 16 багаас 2 тарсан. 2019 оны улсын арга шалгаруулах тэмцээнд төрүүлээд тэгээд наадмаар батлага ерөнхийлөгчөөс авдар бэлгэн авсан. 80 үндэсний зингээр нэвтрүүлгийн 2 дугаар шатны тэмцээн буюу нүд боож харвах шатны тэмцээн их амжилттай явагдаж өндөрлөө. Үүний түрүүчийн 8 их харваа мөн энэ шатны нүд боох харвааны манай багуудын авсан оноог танилцуулна хэмээн шүүгч аймгийн Гоц мэргэн Төв аймгийн Шагаан салбар хорооны тэргүүн Пүрв өчрөгөө урьж байна. За өнөөдөр болцсон багуудаа баяр хүргэе. Хүрэлцэн ирсэн багуудаа баяр хүргэе. Ингээд 80% үндэсний сэнгэнт нэвтрүүлэгт оролцсон 4 багуудаас 8 нийлэх харваанд 30 улс сумын баг 3 оноо, Баянзүрх үлзийт багууд 1 оноо, засагтхан 2 оноо авчаа. Нүдээ боох тэмцээнд болохоор 30 улс сумын баг 2 оноо, Баянзүрх дүүргийн баг 3 оноо, үлзийт баг 2 оноо, засагтхан 3 оноо авснаар нийлбэр дүнгээр 39 5 оноо, Баянзүрх 4 оноо, үлзийт 3 оноо, засагтхан баг 5 оноо авчаа. Най ухай өмсөй түгээцгээ. Үндэсний зингээр нэвтрүүлгийн усан бар жилийн эхний анхны нэвтрүүлгийн 3 дахь тэмцээн. Энэ бол 3 модонд харваачид зэрэг харвах тэмцээн байгаа. Эхний модон дээр гадсан дээр буюу бугын эвэр дээрх нэг хасаа, 2 дахь модон дээр хөдөлгөөн тасаа, 3 дахь модон дээр мөн энэ даалгаврын гол донох. Ийм 3 даалгаврыг манай цэцмэргийн харваачид маань хийж гүйцэтгэж өөрсдөө аваалцсан ба цэцмэргнээ сорих болно. Ингээд 30 улс багийн эхний харваач Монгол улсын соёлын тэргүүний ажилтан уртын дууч Бэм Хорл даалгаврыг гүйцэтгэхэд бэлэн болсон байна. Амжилт хүсье. За ганцхан дээр хасааг олно гэдэг бол зай хэмжээг эзлэх тохиолдолд олоход бол нэлээд төхөмтэй байдаг шагаач. Энэ бол зай хэмжээ ондоо учраас мэдрэмж шаардсан ийм байдаг. Зай хэмжээгээ буруу тодорхойлох юм бол одоо онохгүй магадлал өндөр байдаг юм. Хараагамаа. За онцгой. Зэнд савлуулсны дараа зоогоо цомныхоо дочныхын дараа савлуулна. Энэ бол хөдөлгөөнтэй хасааг олох ёстой. За эсний өндөр энэ чондоо зай хэмжээ энэ чондоо ийм байгаа. Энийг бол өдөр бараг баримжаа авах хэрэгтэй өөрөө. онцгой. Тэгээ доор манай залуучууд энэ шагаан харваагаар өргөнөөр хичээл болсон нэг илэрхийлэл нь бол манай урлагийнхан
ялангуяа маш амжилттай хичээлж байгаа. Манай уртын дууч Ууган Баяр дууч маань. За галз дээр хасаа харахаар тавьчаад эндээс харуулж өндөр зас юм байна тэгнэ. Хөдөлгөөнтэй хасаа анхлаад байна. Тэгээ голдоо хичээлж гинүү. За зэрлээ. Яа энэ та. За яг зэрлээ. Дээрэлээ. Тэ. Энд бол уламжлалт 9 тохов буюу 472.5 метр гэсэн юм да. Амархгүй. Аргагүй цай хэмжээгээ бол сайн мэдрэхгүй байгаа учраас шагаалсан нэлээд алдаж байна. Тэгээ сүүлийн үед бол одоо янз бүрийн тойрмол дээр бол одоо 9 тохооноос бол ийм гацан дээрс харуулдаг юу байж байгаа. Төрөл байж байгаа. Тэрэндээ нэлээд олон хүмүүс ондог. Архан зэрлээ. За зэрэг дотор орлох. Хараа. За ансангүй. Битүү явчлаа. За Үлзийт багийн дарга Мөнхбат. Яа. Битүү таасаана. За архан гэрдэ. Уухай гэдэг зүйл бол миний бодлоор бол энд хоёр хүн сум тавиа сууж байхад тэнд багийнх нь одоо уухайлаа сууж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр багийн улсууд бас өөрсдийнхөө төр сэтгэл зүг бас дарга талаас тайвшруулах талаас тэр төвлөрлийг дараа нь очиод би тэнд очиод сум тавина гэсэн бодол одоо тийм сэтгэл хөөрлөө бас нэгэн талаараа дарах бас нэг хэлбэр юм болов гэж уухайг хардаг. Тэгээ уухай ч юм бол их олон төрөл байгаа одоо хүмүүс мөрчгөн уухай, Баянбараа хар дэл аялгуугаар бас уухайны дэг байна гэдэг ингээд. Тэгэд энэ маань ингээд нутаг нутгийнхаа бас цаагаар англигдаад ингээд ялгарч байгаа зүйл. Миний бодлоор бол одоо дэх үед бол манай урлагийнханд одоо түрүү олон одоо энэ ураад багшийн маань одоо тэр сайхан хөнгөнсөн баргил хоолоогоор бол одоо Баянбараа аялгуу хар дэл аялгуу ингээд бүр цаашлаад бүр боржгон энэ уухайг хүртэл уухайлах боломжтой гэдэг бас ярилцаж сууж байхдаа хэлж ирсэн. Гэт ингээд бүр нэг тэр суураас нь ахуулаад дээш нь гэж дээд өнгөндөө хүртэл ингэж дүнээрт болохтай. Гэтэ нууны хэллэгээр бол дүнээрт уухайлахын техник үдэс байсан байна гэж. Өнөө цагт бол одоо сайхан үлэмж дархан мөргийн одоо нэрт харваачтай Дорн говийн Отхон баяр гэж одоо Монголын шагаа холбооны дэдэрхийлэгч юм байна шүү дээ. Энэ хүний уухай бол одоо бас боржгон уухай дугаардаг баг. Тэгээд их сайхан өөрөө ч их сайхан ухаалдаг гэж боддог. За сансар бол 9 тохооноос байсан бол онох бодолтой харваачаа. За хэмжээгээ зүгээр сонгож чадж байгаа үг үргэлж. Тэ асан архан гарлаа аргагүй одоо зэмжгээ сайн барьж ирсэн байна. За одоо тэгээд өдгөлтэй асан харах өстой. Энэ тооцож болно. Зэмжгээ баримжааг зөв авсан бол сансрал онох магадaltaй хараач та. За дараагийнх нь Засагтхан 21 багийн харваач Бандрагч. За Бандрагч харваач. Сүүлийн үед нэлээд тоглож байгаа юм. Хараач байгаа маань.
хан л явлаа. За одоо асуулт болов. жоохон сандрангуй нөө. Би та нарт хэлсэн загсан шүү дээ. Тэгээд яг та нар бас өөрсдөө анзаарсан баг. Арай удаа юм бариатай энийг би та нарыг ажиглаж байгааг хараад сууж ирсэн. Сая энэ дээр бол тооцохгүй болсон шүү. Най ухай өмсөй түгэцгээ. За хэмжээгээр мэдэрчээд өгнө их өстэй байна. За. Сонир хадад их л гоё очив. Санаа гүйцэтгэл юм байна. За ансаа. Баян зөвхөн залуураа шмөхөөр харах гэж байна. Сайхан. Айдас нар тийм орогтой залуу. Бүгдээ болоод бэлтгаа гэдэг бол цөөр мэдрэмж шаардлагатай байж байгаа. Хүний одоо хэр зэрэг болныхаа дараа дарж гэнэ үү? Бүгдээ бас ямар байрал дээр харж гэнэ үү? Энэ бүгдээ зэгцгээ хийж байгаа юм. Одоо харах байдлаараа бол яг энэ одоо наривтэр урт хортой бол оронгой харагдаж байна доо. За асуугаа. Най ухай өмсөй түгэцгээ. Энэ 3 модны тэмцээнд засаг тамбаг 3 оноо авч бус тоогуудад одоо хараахан оноо авч хэмжээг байна. Ер нь бол шагаанд одоо ийм байгаа. Хүмүүсийн одоо хамт үе судалж ирсэн, ярьсан, хэлсэн бидний сургасан гэж үл. Хүний нэлтгааны техникийг сурахаас гадна одоо сэтгэл зүйн бэлтгэл байгаа. Хүний хэтгэхий сэтгэлийнхаа хөөрлийг барьж чадчих, дарж чадчих тэр сэтгэлийг хөөрсөн зүйлээ гаргахгүй тухайн үедээ барьж чадах ийм зүйл хэрэгтэй байна. Одоо жишээ нь одоо гэртээ ганцаараа бэлтгэл хийж байгаа хүн 50 60 70 ч юм уу одоо 1 2 хасанд онсон тийм хүмүүс байдаг. Тэгээ одоо яг нөгөө шагаан дээр ирэхээр дөрвж болохгүй. 2-оос илүү ондгүй ч юм. Тийм зүйл байж байгаа байхгүй. Ягаад тэр хүн байхгүй хад болж байгаа юмыг тэр хүнтэй тэр уухатай тэр тэмцэлтэй үед яга болохгүй нөх гэхээр энэ бол сэтгэл зүй асуудал байна. Тэр хүн бол анхаарал төлрүүлэх гэж байгаа. Анхаарал төлөрсөн цагт тэр хүн өөрийнхөө нэлтгааг одоо бүрэн хийх одоо боломжтой гэж ингэж үзэж байгаа. Тэр анхаарал сарнсан өөр тийш анхаарал хандуулсан байх юм бол хүн өөрийнхөө нэлтгааг хийж чадахгүй байгаа байхгүй. Тэгэхээр анхаарал дээд зэгтээ төлөрсөн байх хэвээр. Яг нэлтгаа тэр нэлж байгаа тэр үед бол амьсгаа түгждэг өстой байхгүй. Яг одоо буу бодохын тэр жишээтэй айлга. Яг амьсгаа түгжээд яг тэр зэгт нэлтгаа хийж явах юм ба тийм. Ийм одоо бас нарийн зүйл байгаа. Монголын уламжлалт нүүдэлчдийн маань зохион бүтээсэн энэ агуу их өв соёлын нэг Монголын уламжлалт шагаан харва богмолын далны ясан дээрээс мөн богмолын шагааг нисэлж үүссэн байх магадaltaй хэмээсэн домог түүхийн их сурвалжууд байдаг. Энэ түүхийг бид ч гэсэн бас мөн гэр орондоо ахын хүрээнд ахын дүүс найз нөхөд үр хүүхдүүдтэйгээ ч гэсэн ингэж нисэлж тоглож наандаж болох юм байна гэдэг үднээсээ нэвтрүүлгийнхээ нэгэн даалгавар болгож оруулж байгаа. Түрүүчийн тэмцээнүүдэд оролцоогүй багуудын харваачид мөн энэ харваагаар наандаж багтаа хэдэн он авчрахыг бүгдээрээ хамтдаа харъя. Баг үрээс 2-2 харваач энэ далны ясан дээрх даалгаврыг хийж гүйцэтгэх болно. Багуудынхаа харваачдаа амжилт хүсье. За 2-2 сум тавь шүү харваач та. За додоогоосаа 2-2 сум тавих учиртай. За энэ хаасан тавилаа та. За додоорооч.
Хаашаа? сайхан шүү дөрөвч. Сүүлийн бас сайхан харуулж байгаа онж байгаа залуучуудын төлөв байна. Ихэнх замаар ер нь тун ойрхон явуулсан. Модлож хайцсан. За. Харахгүй баримжаа. Тэгээ далан дээр зүйлээрээ өөр явдаг юм байна л дээ. Энэ хараач харж байгаа. Тэ аргагүй өөр болохоор ондоо яваад байгаа. Аргагүй даад бол одоо тэгээд яг тэгсэх юм биш. Одоо даадны юу нь одоо хамрны оронд хаслагаар одоо хамар гэж байна. Тэрний оронд байгаа бүгд одоо жоохон яг төв тэгшин биш. Далийн мөрөө учраас ондоо байдаг. Сайхан явсан. Мадтай. За манайхан сайхан уугалаад өгөрэй. Манайхан бол хамар хасгана баримт. Тэг. За. Тоосаар. Засаг тамбагийн. Барваач. Гоё шүү. Сайхан боллоо. Хашлага болоос далгатай юм байлээ. Хашлага бол төв төгсөн байдаг учраас энэ явалтын ондоо учраас одоо манай чаагаас бол одоо баримжгаар сайн авч чадахгүйгаа. Ерөөс харж зөв байж харуулж байгаа хүмүүс Орд орчих. Эндээс харахад ийм юу. Тэнд. одоо бол хашлага төв төгсөн юм дээр харуулж байгаа учраас энэ бас өөр удаа. Энэ удаа тоглох юм бол манай хүмүүс баримж аавна л да. Яг ч одоо далны одоо хэлбэр төрсөөс шалтгаалаад ондоо жишээ бол дээр манай хүмүүс цагаанаас илүү жинтэй самгаар харж байгаа учраас жингийн баримжааг бол ондоо багш байгаа. Тэгээ цагаа бол хорон үзрээр явж байгаа гэдэг бас бодох хэрэгтэй. Тэгээ далны нороо ясаг бол бас арай ондоо юм дөргөтэй ингээд янз бүр болохоор ондоо жишээ янз бүрээр яваад байгаа. Най ухай өмсөйд отүгэцгээ. Их харамснаар 80% цэцэрлэг төвтрүүлгийн далан дээрээс харвах уламжилт энэ шатны тэмцээн явагдаж өнгөрлөө. Одоо нэгсэндээ бол шууд улаан цай модны толгой дээр байгаа юм бол дээш нь барь доош нь гэдэг одоо ингээд гар хуруугаараа зангадаг ч юм уу хилдэг ч юм одоо ийм зүйл бол болохгүй. Тоглолт явагдаж байгаа үед бол модны толгой дээр сууж байгаа хүн бол хүний одоо зоолтыг одоо бас хуугаагаараа бас тохируулдаг юм бас байна. Одоо жишээлхэд нөгөө хүн маань одоо хитрхи дээш нь барьсан байх юм бол яаж ухаалах вэ? Яаж даруулах вэ? Дор барьсан байвал яаж одоо дээш нь бариулах вэ гэдэг ч юм. За би одоо дор барьцсан одоо нэгсэндээ зоолт дор байгаа хүнд одоо хараад модны толгой дээр сууж явал тийм ээ. Яаж ухаалах вэ гэхээр зоолтын дээшлүүлэхийн тулд одоо өндөр дуугаар ухаалах шаардлагатай болно гэсэн. Гэдэг ч юм уу чангаар одоо ингэж уухайлж одоо нэгсэндээ тэр хүний уухайлж байгаа энэ дууны өнгийг өндөр вэ нү дор вэ нү гэдгийг харж яж хүн одоо зоолтон тохируулах жишээний болж байгаа гэсэн. За дээр барьсан хүн байх юм бол одоо гэдэг ч юм уу ингээд уухайлдаг. За ерөнхийдөө бол ингээд уухай ингээд нөгөө хүн маань бол тийм ээ чангаж биш суулж биш ингээд уугаалж явах юм бол за энэ миний зоолт ерөнхийдөө бол таарж байгаа юм байна шүү гэж ойлгох гэсэн. Одоо төгсгөлийн шатны буюу манай харваачид маань
оноо тэнцсэн тохиолдолд, хожил тэнцсэн тохиолдолд энэ хожлоо аль талдаа гаргах вэ гэдгийг шийддэг дүүжин харваа хэмээх өвөрмөц нэгэн тэмцээн байдаг. Энэ тэмцээнийг манай үзэгчдэд сонирхолтой болох үүднээс дөрвөн багийн дунд дүүжин харвааны тэмцээнээр өнөөдрийн нэвтрүүлгийнхээ төгсгөл болгосон нэгэн сайхан тэмцээнийг тоолондон толиулахад бэлэн болж байна. Харваачид 2-2 сум тавина. цэрэн дээр дүүжгээ тавьдаг. За дуусчихна. За дүүжгээ хийсэн. Нэг өглөө 2 гол хийж байгаа. 2 сум хийж байгаа. За оолаа. За очоос вагийн орооч. хийсэн одоо хүчин. 자, 근데 남자. 야, 자, 또 연다. 그래서 말 버림지 앞선다 했었다 오늘. 자, 봤었다. 자, 하였으면. 자, 소작하고 거야 스타트. 자, 하나 더 빼다. Най уухай өмсөйд отүгэцгээ. 자, 오고 봐요. 자, 또 하나. 이제 세 번째. harta gitu, utang jangan cerita banyak kerja itu mana mau jalan paran, atas ni cerita, tahun tu mana atas tu sawan cerita, ini nanti, ini harus membantu, tahun tahun terus macam, istilah campur serius itu, ini itu harta. 태워서 저도 한글자가 한글자가 누른 저서 막또 돈모들 자, 하루 하시는 만 저러고 빨리 봐야 된다. 태워서 한글자가 Най уухай өмсөйд отүгэцгээ. Миний сайхан ард түмний мянган жилээр наадан цэнгэж ирсэн энэ л их наадгаагаар бэлтгэе явуулж байгаа. Най ухай үндэсний цэнгэр нэвтрүүлгийн усан бар жилийн анхны дугаар амжилттай явагдаж өндөрлөө. Айл гэр бүрт амгалан цэнхэр ухай ашид эксэглэж хүмүүн болгоны зол заяа тэгширч хүмүүн болгоны сансан бүхэн сэтгэлчлэн бүтгийн өрөөл оршоож манай үндэснийхэн их өв соёлыг тээгчид маань энхүү цээл сайхнаар цэлгэр дүүрэн уухайлцгааж байна. Өнөөдрийн нэвтрүүлгийн туршид оноо мэрэгэн байж хараа хурц байж уухай цээл байсан маань харваачдын маань нийт нэгдсэн тэмцээний дүн гарч одоо шүүгчид маань тэмцээнийхаа дүн баг танилцуулан нэвтрүүлгийнхээ ялагчдыг тодруулах болно. Шүүгчдэн өрж байна. 8 ухаан үндэсний цэнгэлд нэвтрүүлэх дөрвөн баг оролцсноос Засагдхан баг 8 оноо, 30 ус баг 5 оноо, Баянзүрх баг 4 оноо, Үлзийт баг 3 оноо тус авчээ.
Найуухай үндэсний жингэнт нэвтрүүлэгт оролцсон та бүхэндээ баярлалаа. Одоо нийт оноогоор Засагтхан баг энэ удаагийн нэвтрүүлэгт тэргүүллээ. За ингээд Засагтханы Монгол Улсын мэрэгэн цагаан зааныг урьж байна. Эрхийн бичиг эрхэм хүндэт Засагтхан 21 багт үндэсний хөв соёлын Найуухай цэнгэл нэвтрүүлгийн ялагчаар шалгарсан тул Алтан зурхай 10 сая шагналын самтай жилийн эцсийн шигшээ тэмцээнд оролцох эрхийн бичгийг олговоо. Шүүгчээд гэсэн байна. За. Бага сайн билээ. Дараагийн тэмцээнд орно шүү дээ. За баярлалаа. Найуухай зөв соёлоо түгээцгээе. Би ч анх өөрийн багт байл. Одоо манай Батцэрийн Намнам баяр одоо энэ бүжигчинхийн тэгэл манай бомба манай галаах Батцэрийн юм энэ гэж бүгд бид нэг баг анх тэгж шагаанд эдэртээр орж илаа. Тэр миний шагаа суурсангүүл яагаад энэ сонин нислаатай гэхэлэр 7 настай байхаас эхлээд ингээд ниссэн. Манай хөгшөө ховдын хүн байл 10 аймаг. 10 аймгийнхан ч одоо ч гэсэн тийм бараг хоёр талдаа шагаа өрөөд тэгээд гар дээрээс нь нисэлдэг. Тэгээ би нөгөө эндээс ингээд нисцаас болцсон. Тэгээд ингээд сургууль төгсөөд хойш уршаа яваад орхиод ирээл тэгээд шагаар авсан нэг мэдсэн чи энэ л яваад тэгээд ингээд орцсон баг. Нэг жоо өөрөмс нислаатай зүгээр нэг ингээд босож шагаачийг харуулбал адилхан харуулж болно л доо. Анхнаасаа ингээд сурсан бол энгээр л явчихлаа. Одоо шагааг үндсэндээ бүр тэр 7 настайгаас их юм бол 30-40 жил 30 байдгүй 40 гаруй жил болчихж байгаа юм. Тийм тэгэл оюутан багтаа шагаан дээр ганц ирэл 76 оноос эхлээл тэгэл нэрсээр явж байгаа тэгэл одоо өдийг хүрч байна. Шагаан уухай хувьд бол ерөнхийдөө одоо шагаа уухай бол зааж өгөхгүй байхгүй учраас хүнэгчлээ. За би өөрийнхөө хувьд бодоод хамгийн сайхан уухайг би цогтой чануун дээр цогтойжийг нэг өргөд явдаг да. Тэгэхэд нэг сайхан уухай л гинэ. За тэр чинь жинхэнэ гоё уухай нөхгүй. Их гоё уухай. Одоо тэр уухайг л бичиж аваад тэр манай шагааных нь цааш нь дэлгэрүүлж одоо зааж сургаж ивэл сайхан байд. Шимээний уухай хийж байгаа хүн алга. Шимээний уухай хийгээд тэгвэл намуухан л угаалаад авах болохоос л өндөр байхгүй шүү дээ. За дараагаа нь өөрийн талын хүн сум тавилаа. Найуухай гэж чинь. Тэр найуухай бол ингээд урайлсан. За манай хүн оноосоо гэл. Тэгэл оноод ирэх юм бол тэгэл дээшлээ ингээд дээшээ гараад өнгөн явж байгаа. Тийм л уухай байдаг. А тэрнээс ч одоо зарим нөхдүүдийн алдуулдаг уухай гэдэг шиг энэ тэмдгэн уухай орлоод байдаг. Тийм уухай бол хизээч байгаагүй юм шүү ер нь бол. Зарим хүн тэгж ярьж л алдуулдаг уухай гэнтэр гэж байдгүй. За шимээний уухай бол зүгээр манай багийн ах галаа гэж хүн байлаа. Тэр ахаас ингээд сууж ингээд дандаа иймэрхүү. Тэр дэшээгээл яв. За зүгээр оноод яг тоглолтын дээр гараад ирэх юм бол найзын ухаал жигтгэн 100 гэж байгаа оноод эхлэх юм бол тэгэл ёстой өргөд явчих. Тэрнээс хууч одоо мань энэ үеийнхэн шиг л ингээл айлыг алдуулахын тулд уухайж байгаа юм биш. Өөрийнхөө талын хүнийг сумын гоё тавиулна. Оногтоор нь баярлаж уухайн дээш өргөд тэгээд сумын баярлуулад шидээд 2-3 шидээд дамжуулаад ингээл тийм л 3 төрлийн уухай байсан санагддаг. Харган сайхан хаварч гэнэ хөө. Сайхан. Өстой сайхан бууж байна. Нүнжигтэй бууж шүү дээ. Нийт харваачдаа ч гэсэн та бүхэн ажил амьдралд эрүүлэх аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Нийт эрхэм үзэгчид олон та бүхэндээ ч гэсэн айл гэр бүхэнд тань амгалан цэнхэр уухай ашиг ихсэглэж та бүдгийн маань сансан бүхэн сэтгэлчлэн бүтэж явахын үлзий бэлэг өрөөлөг. Ийхүү уухайчдынхан харваачдынхан гэгэн сайхан цэлмэг уухайгаар та олондоо өрөөл илгээж байна. Манай
дугаараар дараагийн нэвтрүүлгээр дахин уулзах юм болцоо тавьсан өдөөгч Алтан гэрэл байлаа.